За манайха миний Amazon дээрээ захиалсан юмуд эхнээсээ ирсэн байна. Тэгээд би нөгөө нэг дэлгүүрээс олдохгүй байгаа зүйлүүдээ жижиг сажигнууд Amazon дээрээс захиалсан. Тэгээд юу нэрсэн байна те хэдүүлэг unboxing хий. За би ийм уугч захисан энэ уугч худалдаж авсан. Тэгээд энэ ямар уугч вэ? Шилэн уугч. Яа тэгвэл зүгээр нөгөө энгийн пластик уугчнуудыг одоо шилэн уугч илүү нөгөө өнөр гарах нь гайгүй байдаг болохоор шилэн аваарай гэж хэлсэн. Тэгээ манай найз бас надад зөвлөختөө эхэндээ ийм жижиг савлгаатай 130 билүү энэ чинь 120 гинэ уугч айгу эхэндээ амар эд юм байл шүү гэдэг. Энийг бас одоо ариутгаад цүнгэнд нь бэлдэж тавья. Нөгөөний би цүнхийн бэлдэж явах жижиг уугч хийгээдсэн шүү дээ. Тэр яг бас аавна. Тэгээд яагаад тэгвэл хүүхэд чинь бас нүг ийм угжийн голоод байдаг хийнэ. Тийм болохоор тэгээд аль нэг нь бас хийж үзье. Тэгээд бас төрөөд сүүгүй ээж магадгүй формула тийм найруулдаг сүү аваарай гэж хүмүүс бас хэлж илээ. Тийм хүүхдийн үлгий шиг юм байна. Яг ч үлгий биш. Гэхдээ ингээд хүүхдийн гоё гараа ингээд хөдлөж болох тийм үлгий юм байлээ. Тэгээд таг бас ингээд гарын боогоод ингээд үлгий идэхөр хүүхд тухгүй байдаг гинэ. Тэгээд гидсэндээ энэ хүүхд чинь ингээд яг нэг гараа нөгөө урдаа тавиад байдсан шүү дээ ингээд. Тэгээ гар нь ингээд өөрт нь айгүй ойрхон байдаг болохоор тийм дотн мэдрэмж төрүүлдэг гинэ. Тэгээд би энэ харж агаад ийм юм авсан. Манай найзаас энийг авсан. Хүүхдэнд айгүй дуртай ээжсэн гэж хэлсэн. Яна би арай жижигдүүлсэн юм болов. Би хамгийн яраг нь авсан. Угаасаа томроодод нэндээ нэх яахгүй байх гээд. Тэгээ 3.5-аас 6 илтэй хүүхэд гэдэг чи яг л төрөөл орох ийм үлгий байна. Энэ бодвол миний гидсний бүс юм шиг байна заяа. Би төрөөд бас гидсээ бүслэе гэж бодоод байгаа. Гэхдээ амар чанга бүслэхгүй зүгээр нэг юм хаяа нэг дасгал хийж явахдаа бүслэе гэж бодож байгаа. Тэгээд ийм бүс авсан. Гэтэ бас хамаагүй гидсээ тэгэж нэг барьж чангалаад ээж болохгүй гэсэн. Надад бол бүс байгальтай. Гэхдээ миний тэр бүс бүр XS. Би турхай хахта өмсдөг байсан бүс. Тэгээд тэрийг одоо би хэрэглэн гэвэл надад ерөөсөө тарахгүй. За дараачих нь амар хөөрхөн. Би хүүхдийн камер авъя гэж бодсон. Гэхдээ ийм камер авахар шийдсэн. Яагаад гэвэл хүүхдийн камер чи ер нь манад хэрэггүй юм байлээ. Яагаад гэвэл тийм том хаус тийм том метр квадрат биш болохоор заавал ийм дэлгэцтэй камер авч ирснээс зүгээр уцнаасаа хардаг камер авчи гэж бодоод энэ айгүй амар Luffy гэсэн гэртэн ганцаарнгийн үлдээхэд харж үлдээж болно. Тэгээд дуугийн сонсч болдог. Тэгээд хөдөлгөөнийг бас дагаж ингэж хардаг камер гэсэн. Тэгээд бас ярьж болдог гэсэн. Тэгээд хармаар байвал утас руугаа ороод утасныхаа аппликейшнээс харчдаг гэсэн. Ер нь би амар камер харж байгаа л зүгээр нэг ийм камер авсан. Тэгэхгүй бол тэр нөгөө Mom Cozy Enter гэдэг нэг амар үнэтэй камерууд байдаг шүү дээ. Тэд нарыг ингээд авдсан мөкснөц. За тэгээд зөвхөн ингээд дэлгэц хараад дэлгэцийн гадуур авч явахгүй бол тэгээд ямар хэрэгтэй. Би галтгоондоо суугаад тэр дэлгэцийг харсан. Зүгээр ингээд өөрөө ингээд сонссон. Ямар ч ялгаа байхгүй. Тийм болохоор би тийм үнэтэй камер аваагүй. Тийм бас ийм сүү хадгалдаг ийм уут авсан. Ээжүүд ер нь эмэгтэйчүүд надад айгүй их хэлсэн. Айгүй хэрэг болдсон байлээ шүү гэж хэлсэн. Тийм болохоор би бас юм яаж битүүгээд ийм сүүний уут авсан. Тэгээд сүүгээ энэ ууданд тэгээд төлдөөчт юм билээ шүү дээ. Тэгээ 10 сарын 50-аад. Тэгээд хэр хугацаатай хадгалж болгохыг нь бол сайн мэдэхгүй байна. Гэхдээ хэрэг сүү гараал байвал эндээ хийгээд хөлтөгөөр хадгалчт юм байл. Энэ тэгээд дотор 25 ширхэгтэй. За дараачих нь би ийм хүүхдийн энийг юу гэдэг вүлээ? Үүргэвч гэх үү? Гэтэ ийм хатуу өрөвч ийм нэмгэн зөөлөн ийм даавн материалтай эрзэн сундаг ийм үүргэвч авсан. Одоо эхний хэдэн сар бол ийм үүргэвч байвал дээр ах гэж бодсон. Яг бол өөр үүргэвчүүдийг хараад ахаар ийм хатуу материалтай дээрээс нь ингээд хүүхдтэйгөө тухгүй байгаа юм шаргаддаг. Тухгүй ингээд гадуур ингээд ээж аавууд хүүхдээ ингээд гэртээ зүудс явж байгааг харахаар тэр айгууж байгаа юм. Сонин харагдаад байдаг. Тэгээд би ийм даавн юу авсан. За дараачих нь миний мом саагч ирсэн байна. Би ийм саадаг ийм жижигхэн төхөөрөмж авсан автомат. Тэгээд өөрөө саах айгу хэцүү байд юм байлээ гэдээсэн. Тийм болохоор ийм автоматн дээр шүү гэж хэлсэн. Тэгээд амар их сүү гардаг хүмүүст бол энэ хүрэлцэхгүй гэсэн. Яагаад гэвэл ингээд энэ чинь ингээд амархан дүүрчдэг гэсэн. Тэгээд би одоохондоо мэдэхгүй байгаа болохоор ийм жижигнийг авсан. Тэгээ дээрээс нь бас надад хэрэг болох уу үгүй болов гэж мэдэхгүй байгаа болохоор бас би одоохондоо задлмааргүй байна. Тийм болохоор энийг бас юмыг яаж битгүүг авсан байгаа маа. За бусад юмуд нь арай ирээгүй байна. Гэхдээ
хамгийн сүүлд задлах юм бол би нөгөө нэг хүүхдийн одоо төрөнгүүд нөгөө нэг гар тэгээ хүлнийх нь хэвийг авдаг юм байдаг шүү дээ, юм шохоо. Тийм жаацтай тийм юм авсан байгаа. Сонгочтой шалгалаа. Amazon-ын юмыг хараад сууж исэн чинь байн нэрсэн гэх юм. Нэрсэн баг та. Тийм биш дээ ямдаа. Энэ хүүхдийн байн үрээд ирлээ шүү. Энэ уул найгуу сүулд ирнэ гэжсэн. Тэгсэн чинь бас овоо хурдан үрээд ирд юм байна. Яхтар том ингэж. Энэ бас ингэж. Цараа байн болчлоо. Энэ тэгээд ийм эрзэн материалтай юм байна. Дээр нь одоо ингээл алчуур тавьж байгаа л хэвтүүлдэг байх та тийм ээ. Нэрээ өнөөдөр битүү тэргээ авахгүй явж гин. Цаа чи одоо ажилласаа тарж гин гэсэн тэгэхээр хэдүүлээ. Очиж тэргээ авцгаая. Йоо би айгу догтлаад байна. Би тэргээ авчаад хэдүүлээ олццаа. Хата бүр амар халуун. Би бүр амар халуун төрх юм шиг байна. Тэгж мэдрэгдээд байна. A few moments later. Би амарлаг хөөрөөл тэргээ авах чинь гээ явсан. Тэрэггүй үрээд ирсэн бит хоёр. Уул өнөөдөр ирчин гэсэн тэгээ ирээгүй байна гэж юм. Тэгээ юу нэрсэн юм бэ? Юу ирсэн юм бэ? Нүгч гэсэн чинь машиныхан суудлал нарийн ашгүй ирсэн байсан юм байна. Тэгээ одоо бит хоёр машиныхан суудлыг ядаж аваад машинда хийж гэж бодлоо. За битээр ингээ угсраа тавьчлаа. Одоо чи хараа эргүүлээ үзүүлтэй. Ингэж эргүүлж болно. Тэгээд шууд ингээ авах. Ингэж авч болно. Эсвэл шууд хаалга руу харуулад. Ингээд хаалга руу харуулад ингээд авчих. Ингээ авчих болно. Ингээд хальтныг босгосон. Ингээд бас нэг жоохон хөвтөлчихсөн. Тий. Одоо тэгээ энийгээ шууд ингээд авчаад тэргэн дээр яасан ингээд холовчч бол. Тий. Ингээд энэ дээр ингээд хөвтөлцсөн. Энд яаж өгөх вэ? Энэ бас ингээд юм нараа. Толгойных нь энийг ингэж дээшлүүлж, ингэж доошлуулж бас болтой. За тэгээд машины суудлын нэгдсэн. Одоо манай бэйбил гарч ирэх тутуу байна. Гэс гараад ир. Яа, юм яа. Гэс гараад ирээ. The next day. За төрхөө өмнөх би юм гоё махыг. За hi guys, өнөөдөр 7 сарын 17 тэл төрөөгүй байна. Өнөөдөр бүр баахан гадуур явлаа. Нэрээ тэргээ өнөөдөр авсан. Тэгээд одоо бүх юм бүрэн бүрэлдэхүүнээрээ байгаа. Тэгээд битээ бүгдийг машиныхаа ард хийцэн. Тэгээд өнөөдөр бас нэг авсан жижиг сэжигнүүдээ харуулъя. Бас миний Amazon захиасан юмнуудны нэгээр яраасаа ирж ийн одоо ганцхан юм дутуу байгаа. Ийм Веледагийн хүн сүү оруулдаг цаг гэсэн. Сүү орох нь харцгаая. Энийг одооноос ууж эхлэх болов уу эсвэл төрснийхаа дараа ууж эхлэх юм бол сайн мэдэхгүй байна. Тэг хүүхэд чинь нөгөө юм нь ирээгүй эсвэл юмыг задлахгүй болохоор хүлээгээд байдаг гинэ. Хүмүүсээс тэгээ комент хийчих. Тэгэхээр би бас бодоод тэргээл хүлээгээд байгаа юм байна да гэл. Тэгээс энэ жижиг сажиг юм задлахын хүлээгээд байгаа юм болоо гэж бодлоо бас. Өнөөдөр бүгдийн задлаа тавьчвал яах вэ? Ийм хүүхдийн хумс нусын сордог ийм жижигхэн кит авсан. Энэ дотроо бүх юм байсан болохоор удаас амар санагдсан. Хүүхдийн хумс авдаг юм ирэлдэг юм байд юм бэлээ. Би тэрийг авд юм гэсэн айгаад болцсон. Гэхдээ хүмүүс тэр нэг аяг амархан гэдээсэн гэхдээ харж иж болно. Нараа
Энэ нэг жижигхэн тоглоомтой. Энд нөгөө нусын сордог юм байх шиг байна. Энэ бас нэг шүдмүүдийн угаадаг юм байх шиг байна. Тэгээд энэ талдаа нөгөө халууныг хэмждэг, усны температурыг хэмждэг. Энд нэг сан байх шиг байна. Тэгээд ингээ хайж маяж хүмүүсний утга. Нэг үхрэх. Тэгээ ингээ зүнхтэй. Тэгэхгүй би бас хүүхдийн дэлгүүрүүдээр харсан чинь амар зэвүүн эдрийн ингээд 2-3 ширхэг юм тусдаа зарж мараад. Юу маягтай ингэж би бодсон. Тэгээ харж байгаад Amazon-оос нэг ком байхаар авчихсан. Эндээс нэм хөөрхөн хумсны эрттэй. Нэр эмнэлэг рүү усанд орох юм чи эдрийн авч явдсан болов яа гэм болсгүй эмнэлэг дээрээ цаанаасаа байд юм болов. Юм яаж идэх хөдөлгөөлээ. Энэ хумсны утга хумсны 92-ыг авчи. Дэлгүүрээс манай хадам надад сая гараад ийм палажин унтлахны хувц өмсдөг гинэ. Би чи нөгөө нэг өмд цамц хайгаад байсан чинь доогоороо хэрвээ оёдолтой төрчүүл тэрийг чинь байнга цэвэрлэн тэгээд байнга өмдөөс тайлж өмсөд ах хэцүүгээд ийм палажин унтлахны хувц авлаа. Энэ тэгээл арьсмаар тугаасаа гоё томдуулаад суул байсан дэр гинэ. Одоо энэ амар гоё хямдарсан байсан. Энийг бол нэг үнэтэй ахгүй. Гэсэн чинь амар гоё хямдраад ашгүй авцсан. Тэгээд дээрэс нь бас ийм левч багсах гэсэж бүр яна YouTube дээр левч харуулж болж байгаа юм бол амар том 85B ярьсмаар заяа тэг хөхүүл ээжийн левч гэсэн чи бүр амар том байт юм байна. Бүр шокнд ороод. Тэгээ манай найзууд намайг нэгээрээ л төрж ийн гэж зүүдлээд ах юм. Би бүр сүүлдээ намайг төрүүлээд өгөөч гэх. Нэг өдөр ээлж дараалж зүүдлээд байгаа. Намайг тэгэлж төрснөө гэл. Би тэгээ зүгээр мессеж нь уушаал төрөөгүй өвтчихнөө гэл. Тэгээ одоо нэрээ төрөх төхөөд ирсэн чинь нойр хүрхгүй байна. Шүн нойр хүрхгүй. Дээрээс нь өглөө эрт сэрчүүл тэр жигтээс ирээд. Тэгээ би хүчээр унтаад байгаа. Яг ингээ юмнуудыг гаргаад юу н тавьчих. Юм халбаг хийсэн байсан. Домондог гинэ. Тэгээ манай найзаас тэгээд би тэгтээ хизээч сонсож байгаагүй юм байна. Халбаг ингээд хийчдэг гэт. Би тэгээ нэрээ энэ цайгаа одоо дангаар нууж байгаа. Нэг хүн янз бүрийн юмтай холихгүй дангаар нь идвэл үйлчлэх юм биш үү гэж тэгсэн байсан. Тэгэхээр одоо дангаар нь уухал байж. Тэгээ угаасаа Instagram чи. Алса. Ингээс ямар дүүрэх юм та талаар нь л хэлтэй. Жинро. Ачи хатам аваач хааж. Оё. Өөрөө миний тэр ууч. Гүй тийм байхгүй. Жимстэйгээс илүү зүйл юм биш. Тийм өгөөсний ууч наач яах ч. Тэгээд хөөгч халуурал за гарыг юм гати шоу тэгээд гараад. Хүсэж байна. 6 саяас 90 юм гээд. 6 саяас 90 хэмдрээд 60 мянга болчихсон. Төрхөө үлээгээл сууж байна. Тэ. Бэнт. За өнөө шөнө өгдөл яах вэ? Тэг яг турист. Мөфи. Хой чи битээ шалтан зал гараад өгөө. Орой болсон байна. Тэгээд хэдүүлээ
Цүнхээ бэлдээ өнөөдөр тэгээд 7 сарын 17 орой 7 сарын 18 гээд өвдөж магадгүй. Тийм болохоор цүнхээ бэлдээ гэж бодлоо. Юм яаж мэдв? Энэ цүгэн дотор юмнуудаа хийчихье гэж бодлоо. Энэ бол нэг хэрэгтэй биш. Гэхдээ төрсний дараа би бас гоё зураг авах болов гэдэг нэг юм Polaroid камера байдаг штэ. Шууд зураг нь гарч ирдэг. Энийг хийчихье гэж бодсон. За нэг илүү утасны тэнэглэгч. Бас яарч сандраад утасны тэнэглэгч хайжснаас зүгээр нэг илүү утасны тэнэглэгч авчиж гэж бодсон. За тийм нөгөө миний бэлдсэн саваа авах. Нөгөө нэг сав. Хөхний тос тэгээд нөгөө нэг угаагч. Жирэмсний левчик. Тэгээд нэг юм уутан дотор хийчихье гэж бодлоо амар ил задгаа байжснаас те. Энтэй цуг аймс. Ийм хоёр даавн аймс хөл барьдаггүй нэмгэн. За өөр ийм бас хоёр левчиг байгаа. Тэгтээ хатуулгагүй. Бас нөгөө нэг хүүлж уддаг левчиг. Юм яаж мэдхүү зузаан ийм аймс авчи. Хичнээн тий хар халуунд 100 төрж байгаа ч гэсэн даач магадгүйгээд би ийм зузаан аймс авчи гэж бодлоо. Яг бол имлэгтэр амар хүүтэн тэгээ нөгөө нэг цаанаасаа кондишнтэй байдаг гэсэн. Дотор хувцас тэгээ би албаарч гэжтэй жирэмсэн байхдаа нөгөө нэг өмсдөг байсан юм гидстэй дотор хувцас авчи гэж бодлоо. Мэдээж төрөөд бол шууд гидс татрахдаггүй. Тийм болохоор ийм гидстэй дотор хувцснууд хэрэг болох байх. Ер нь юм яаж мэдвүгээл баглаад заяа анх удаа түрхэж байгаа юм чинь бас цаанаасаа юу ч ирдгийн тий. Тэгээд хэр түрхөөсөө шалтгаалаад бас сайн бэлтгэлтэй юмнаа. Гэхдээ манай имлэг гэрээс ойрхон болохоор бас гай байх гэж би бодож байна. Тийм болохоор нэг сүртэй багтлаад байхгүй. Имлэгээс гарах хувцас гэвэл заяа би ийм гоё сундаг майк өмсөе гэж бодож байгаа. Энэ майкийг би баг жирэмснийхээ бүх үед өмс амар гоё сундаг. Тийм гоё гидс мэц нууж муугаад те. Тэгээ ийм сул харунд. Тэгээд дээгүүрээ ийм бас сул сорооч өмсчий гэж бодлоо. Би бас тийм аялал нүү нэг жирэмсүүн чинь төрчөө даардан маардаг гэхээр ноосн цам тийм өгснэ. За арайч тас тийм амар халуун байвал яаж ноосн цам өмсөх гэж бодоод ийм сороочиг авчи гэж бодлоо. Ядаж дээр нөө салхинаас хамгаалаад ийм сороочиг авчи гэж бодлоо. Тэгээд чихээ бөглөөд толгоонд альчуу зүгээр гарах бах. Тийм мэдээж бас ийм шөний даамсаг. Камерны тэнэглэгч бит хоёр одоо тэгээд төрөлтийнхөө үйл явцыг бас бичнэ гэж бодож байгаа. Гэхдээ бас хоёр талд яаж сандрах нь үү. Тэгээд дээрэс нь бас эндхийн зарим эмчнэр бас тийм бичлэмжлэг хийлгэхийг дургүй байдаг гинэ. Тэгээд анханасаа ер нь эмч суулагчтай хэлжүүл зүгээр. Хэрвээ тэд нар бас зөвшөөрөхгүй байвал тэгээд бичиж болдоггүй гэсэн. Тэгээд альчуур имлэгтэр альчуур өгдөггүй гэж би уншсан юмсаг санагдаад байгаа аахгүй. За тэгээд өнөөдөр авсан имлэгний хувцас хийж явсан. За тэгэл ер нь цүнх маань баг бэлэндээ. Тэгээс би iPad авъя гэж бодлоо. Зарим ээлжүүд чинь юм дуу муу сонсч мосоод гоё сатарч төрөх туртай гинэ. За тэгээд нэг ийм хүн авлаа. Энийг нөгөө нэг удагныхаа кашлагийн нөгөө хөвөн хийсэн савндаа хий гэж бодлоо. Имлэгээс гараад шууд чихэндээ хийгээд гамаа барихад хэрэг бол. Тэгээ айгуу сан өнөөдөр миний баруун тэнч их айгуу сан өвдөд байсан. Ягаад ч юм битггүй. Зузаан дамсаг авсан. Энийг яг хуу имлэг дээр өгдөг гэсэн. Гэхдээ би бас гэртээ юм яаж мэдхүү илүү аваад тавьчих гэж бодсон. Тэгээд юм памперс. Энийг бас юм яаж мэдхүү аваад тавьчих гэж бодсон. Тэгээд тийм дээрээс нь бас идэх юмнууд авч явъя гэж бодсон. Жижиг сажиг амны 100 яад бол өвдөж явах зураа би юм идэж болохгүй. Тэг хизээ өвдөх юм мэдгүй юм ийцэн байсан ч юм уу ч юм сайн мэдгүй болохоор юм шингэн йогуртнууд авсан. Тэг тэрийг бас багтлан заяа. За одоо энэ дээрээ би нөгөө идэх юм нэмэл баг цүнх минь бэлэн боллоо доо. Хүүхдийн баярын бэлэг шиг харагдаж байна. Тэгээ энд бас нөгөө нэг янз бүрийн нөгөө бичиг баримт цааснаас бүрдүүлээд авах хэрэггүй бүх юм нь онлайнаар тэгээ нөгөө нэг бичиг баримтын тоогоор байдаг болохоор
Би янз бүрийн цаас бэлдсэнгүй. Тэгээд хэлбэлүү зүгээр төрөвчээ хийгээд явъя. Явъя гэчихээ яна төрөгч байгаа юм шиг. Tomorrow. Төрөөгүй юу? Төрөн шүү дээ. Би тэг төрөөгүй явж л бай. 1 сарын 18. Үнэстэй яа. За бит хоёр одоо эмчтэй үзүүлэх гээд явж гин. Манай эмч одоо юу гэх нь хэдүүлээ сонсъё. Уул нь өнөөдөр л төрөх ёстой юм. Манай хүүхд хизээ гармаар байгаа. Тэгээд эмчтэй нэг цэцэг гүзэлцгэн тэгээд баярлаа гэд бит хоёр нэг юм бас битсэн. Тэгээд одоо уулзах гад хүлээж байна. Ашиад нөө. Энд чиний идэвхтэй хоолнуудыг ингээд тодорхойлсон. За нэг бит хоёр тэргээ авсан. Cybex, Talos, X-Lux мөгсч гинөө нэг тийм тэрэг аваад ашгүй ирсэн. Одоохондоо юм нэран хөвтдөг юуг нь гагаад авсан байгаа. Энэ нь ингэж гарч ирнэ гэдээсэн нэрээ сануулад байсан. За нэг ийм тэрэг байна. Чиний юм агарч болох шүү дээ. Энийний хадаа тэр дээр гэсэн гэдэг юм агарч болох юм дээ. Ингээд лээ. Шиндэ илээ. За била. За битээ гэртээ ирцээ. Амарж ийн. Сая эмчтэй үзүүлсэн чинь намайг ер нь амар гинэ. Тэр нэг амардаг гормон нь ялгарч эхлэх юм бол хүүхэд аяанд өөрөө гараад ирдгээ. Тэгээ одоо би амраагаад 50 бай гэж. Намайг ус амар гоё амар гинэ. Аавнаас амрах хэрэгтэй гинэ. Зарим хийдээд амрыг даал гэж бодчих шít. Тэр сая хэд оног ихтэй би хөдлөх ёстой савны амсраа нээн гээл амар алхаалаа ийш тийшээ тэнэлсэж амрах ёстой гинэ. Тэгээ энд айгүй сонирхолтой нь зөвхөн ингээд гидсний хэмжээ үзээд тэгээд хүүхдийн зүрхний цохилтыг үздэг. Тэрнээс бол доогуур одоо тий хэдэн сантиметр онгоосон байна, тэгсэн байна гэдэг үзлэг үздэггүй. Тэгээ би өнөөдөр өөрөөс нь асуугаад доор үзчихээч гээд аргагүй хаад тий. Гэсэн чинь тэгээд наа чи өөрөө өсвөл би үзэж болно гэх. Тэгээд үзсэн. Тэгээд ямар ч хэсэн cervix нь бол зөөлөн байна. Тэр нь ч одоо юу юм гэдэхгүй. Тэгээ нэг амар доошлоогүй тийм болохоор бас юу ягаараа гэж 50 амрал гэж. Тэгээд бүр болохгүй бол 28-нд төрүүлнэ гэсэн. Тэгээд имлэг рүү мэдээлэл явуул. Өнөөдөр мэдээлэл явуулна. Тэгээд имлэг надад цаг өгөх юм байл. Тэгээд энэ нөгөө нэг фэйсбүүкээр хүмүүс баахан улаан утас яриадсэн. Тэр ямар солонгос кино гэдгийг харах гад тавьчлаа. Энэ үзье да ямар юм бэ? За хай. Өнөөдөр 7 сарын 19 битээр төрөөгөө явж л байна. Өчтөржөнгөө битээр гэртээ хөвтээд амраад хоол захиалж идээд унтаад кино үзсээр агаад орой олгцсон. Өнөө өглөө ч ихсэн унтаал амар. Одоо би ийшээ нэг гой хоолны зах гардаг тийшээ явмаар байна гэж төгөлдрөг чирээ гараад ирлээ. Тэгээд юм бодохгүй өөр мөр юм төлөвлөөд гой сайхан амраа 50 байл гэд тэгээд л манай эмч тэхгүй намайг хүлээгээд бие чагнаад амар хөдөлгөөн хийгээд байвал хүүхэд ч бас гарч ирэхгүй гэсэн. Тэгэд би бодохгүй бай гэр хүмүүс нэгээр орж ирэл төрснөө яаснаа аач ч үе ч үгээл. Тэгээ манай найзууч гэсний нэгээрээ намайг чи төрснөө би зүудлээд байна чамайг тэгж зүдлээ ингэ зүдлээ гэл. Тэгээд энэ влог баг төрхийн өмнөх сүүлчийн одоо нөгөө нэг юу гэдэг влог илээрэ сүүлийн влог. Төрхийн өмнөх влог гэж найдаа. Тэр ихлээд юм Японы монигири идэж үзэх чинь. Люфиг твэрсэн тэгэхгүй бол энэ олон хүмүүсийн дунд
гიშгүүлчих гэж жоох хэцүү байна. Тэгж чад. За энд нэг corn dog байх шиг байна. Эннээс очтой нэг авах чинь солонгос corn dog. Тэгээ эндээс pork belly гэдэг KFC гэдэг хоолнууд гаргаж ийн. Би бол нэг гоё кофе шоп байдаг байхгүй юу? Матча заачаа гардаг яг гэж. Солонгос хөвшээ Японд хийдэг. Тэр их өнөөдөр байна уу гэж чам байхгүй. За Korean fried авчлаа. Siberian street food. Yeah, this one. Okay, that is the jollof rice. Jollof rice, okay. Энэ puff гэдэг нэртэй хоол гинэ. Энэ гоё юм будаатай юм хоол ингэж гаргасан. 3 төрлийн өөр хоолнууд. Ингээ банан ингээ гоё шард юм байна тосонд. Яра тэр. За битэрийн авсан ийм нэг юм Nigerian ийм гоё хоол үүд юм байна. Ингээд шарсан банан, дахиа ингээд хоньны мах, тунаатай ийм онигiri авлаа. Тэгээд ийм corn dog авсан. Энэ солонгос corn dog нь айгүй гоё харагдаад байна. Тэ. За тэнгуүтээ энэ ч болохоор битээр Korean fried chicken солонгос ийм шарсан дахиа авсан байгаа. Ийм байна. Парисын солонгос дэлгүүрийг үзэх нь арыг. Яг тэг. Доктор нь тунаа байхгүй юм байна. За одоо энэ corn dog-ыг амсч үзье. Амар гоё саржунсан. Энэ Korean fried-ийг амсч үзье. Соус нь амар гоё. Тийм шар манжинтай, кимчитэй, хүнтүдтэй, кимчиг амсч үзээд үлээ. Гоё солонгос кимчи байна. Хүнтүд ямар гоё. Тийм мэдээж будаа. Будаан дээрээс нэг юм соустай ах шиг байна. Тийм. Халуун ногоотой будаа байна. Энэ юуны мах юм бол? Хоньны махтай, дахианы махтай. Дахианы махыг амсч үзье. Гэхдээ удаан жоохон ингэ халуун ногоотой жоохон хилж чигрүүлж байна. Энэ болохоор зүгээр дахианы мах. Энэ аягүй сонирхолтой харагдаж байна. Юу юм? Энэ борцог юм шиг байгаа. Бэнье гээд. Би тэрийг гэж бодож байна. Тийм ээ. Амар гоё. Тэгээ энэ гоё банаатайгаа ингэж идэх юм шиг байдаг нар. Банан. Шарсан банан. Энэ гоё нэг чихэрдэг. Тэгээд спайс хоёр амттай гоё. За битээр хоолой идчих танартай үзье. Бай бай. Ёо халууц чүх гээд ийм гадаа байдаг. Гэсэн төрөлтэй.